За сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз цагийн үзэл бодол нэвтрүүлгээ эхлүүлж байна. Өнөөдрийн зочин Улсын их хурлын дарга Хамар Баясгалан танд орой минь төргий. За орой минь төргий. За Улсын их хурлын хаврын чуулган нээлттэй илээ. Хаврын чуулган дээр нээлтийн үгнээс харж байхад бас энэ хаврын чуулганаар анхаарал татсан их олон хуулийн төслүүд орж ирж хилцэгдэхнээ улс орны амьдралд өөрчлөлт багчсан гарах юм хуулийн төслүүд орж ирэх байхаа гэдгийн хүлээлт бас үүсэж байна л да. Тэгэхээр энэ их хурл анх одоо 3 төвлөрчлийн зарчмаар ажиллана гэж ингэж зарласан. Тэгэхээр яг энэ төвлөрчлийн зарчимд нийцсэн хуулийн төслүүд орж ирэх үү? За Улсын их хурлын хаврын чуулган 3 дугаар сарын 17-ны өдөр аль биесээр нээлттэй хийлээ. Улсын их хурлын тухай хуулиар Улсын их хурлын хаврын чуулган 3 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй хийх хуулийн хугацаатай байдаг. За 15-ны өдөр амралтын өдөр байсан учраас 17-ны даваагаар ихт аль биесний нээлт бол болсон байгаа. За хаврын чуулганаар бид аль биесээр батлагдсан төлөвлөгөөний дагуу Монгол улсын 2026 оны төсвийн хүрээ, 2026-аас 27 оны төсвийн төсөөлөл, 26 оны Монгол улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, за мөн одоо 2024 оны төсвийн гүйцэтгэл зэрэг олон чухал бичиг баримтыг бол аль биесээр хилцэхэр байгаа. Аль биесээр гэдэг нь Улсын их хурлын намрын чуулган завсарлах хугацаанд Улсын их хурлын хаврын чуулганаар хилцэх асуудлын жагсаалтыг бол хилцэн баталдаг, төлөвлөгөө гаргаж баталдаг байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол эдгээр асуудлыг баталсан байна. За мөн дээрээс нэмэгдэх нь засгийн газраас өргөн барьж байгаа цаг үеийн шинжтэй олон хуулийн төсөл, тогтоолын төслүүдийг мөн хэлэлцэн. За энэ дотор бас одоо ганц мод гашуун сухай чиглэлийн төмөр замын холболтын хоёр улсын засгийн газар хооронд хийсэн хэлцээрийг сойрхон батлах зэрэг одоо олон чухал асуудлууд бол хаврын чуулганд орж ирж хилцэгдэхэр байна. За мөн дээрээс нь Улсын их хурлын үндсэн одоо стратеги өнгөрсөн намрын чуулганаар бол хилцэгдэж батлагдсан байгаа. Стратегийн гол зорилго бол 3 төгөлдрөчлийн бодлогыг иж бүрэн хэрэгжүүлнэ. За хууль нэгдүгээрт нь хүн төвтэй байх ёстой. Хууль одоо цаг хугацааны хувьд хоцрогдол үүсэхгүй байх тэр нөхцөлийг бүрдүүлдэг байх ёстой. За 3 дугаарт нь хууль иж бүрэн зохицуултыг өөрөө хийдэг байх нь чухал юм а гэдэг. Энэ 3 зүйл дээрээ төвлөрч хуулийн сайжруулалтын ажлыг бол энэ хаврын чуулганаар бол нэлээдгүй олон хуулийн төслийг хилцэхээр бэлтгэл хангаж ажиллаж байна. Хамгийн ихэнд нь одоо хууль тогтоомжийн хуулийг одоо бид нэмэлт өөрчлөлтийг хийж баталгаар хилцэж баталгаар төлөвлөсөн байна. Улсын их хурлын гишүүн дамжны зөв дотроор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаж энэ хаврын чуулганд хилцэхэд бэлтгэл хангаж төслийг бол өргөн барьсан. За уг асуудлаар үндсэндээ цаашдаа Монгол улсад хилцэгдэж батлагдах, хуульд тавигдах шаардлага босхийг бол өндөрсгөж хуулиар одоо зохицуулалтаа иж бүрнээр нь хийж чаддаг болох тэр боломжийг бүрдүүлэе гэж одоо зорилго тавиа ажиллаж байна. Хууль батлах хандлага, хуулийн одоо бичлэлтийн арга хэлбэр гэдэг зүйлүүд дээр ихээхэн том өөрчлөлтийг бол оруулах нь зөвтэй. Батлагдаж байгаа хууль бодлогынхоо төвд хүн төвтэй байх ёстой тэр зарчмыг бол энэ хууль тогтоомжийн хуулиар бид одоо шинжилж авах нь зөв юм а гэж ингэж бол үзэж байгаа. Мэдээж өнөөдөр Монгол улсад нэг 900 гаруй хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж хэрэгжиж байж байгаа. Эдгээр хуулиудад байгаа нийтлэг нэг дутагдал бол одоо хүний эрхийг хамгаалах чиглэл дээр дутагдaltaй байна. Хууль бол гол төлөв, төрийн ажлыг явуулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдээд байгаа учраас хүн төвтэй болох бодлогыг хэрэгжүүлэх нь зөв юм а гэсэн ийм зорилгыг бол агуулж явж байна. Хоёрдугаарт цаг хугацаанаас хоцорсон хуулийн хоцрогдол гэдэг бол ард иргэдэд одоо амнаас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх чөлөөгөөрөө хязгаарлуулах тэр нөхцөлийг бол байнга үүсгэж байна. Тийм учраас хуулийг цаг хугацаанаас нь хоцрогдолгүй байлгахын төлөө тогтмол шинжилэлтийг хийдэг байх ёстой гэсэн хоёр дахь зарчим дээр бол төвлөрч хууль тогтоомжийн хуулийн шинжилгээ ажил бол яригдж явж байна. За гуравт нь одоо хамгийн чухал зүйл гэж бид бол үзэж байгаа. Монголын нийгэмд одоо өнөөдөр хөгжлийг удаашруулах энэ хүнд суртал, авилга гэж зүйл төрийн бүх шатанд байх нөхцөлийг үүсгэж байгаа олон мянган журмыг цэцлэх шаардлага байна гэж. Нэгэсэндээ Монгол улсад хэрэгжиж байгаа 900 гаруй хуультай боловч хууль зүйн яамд бүртгэлтэй хэрэгжиж байгаа 3000 орчим журам, бүртгэлгүйгээр бас хэрэгжиж байгаа 800 гаруй журам Монгол улсад өнөөдөр нийгмийн хөгжлийг хойшин татсан, ард иргэдийг бухимдуулсан, хүнд суртлыг үүсгэсэн. За тэгээд авилга өгөх тэр нөхцөл суурь нь болж байна гэж үзэж байгаа учраас эдгээр журмыг цэцлэх ажил бол Улсын их хурлын хууль тогтоомжийн хуулиар суурин тавигдаж
шинээр өргөн баригдаж, хилцэгдэж батлагдах хуулиудад шингэх ийм том зорилгыг бол агуулад явж байгаа. Нэгэсэндээ үндсэн хуулиараа хууль тогтоох, хуулийн төслийг өргөн барьж хилцэн батлах эрх чиг үүрэг бол улсын хуралд хадгалагдчихжээ. Бидний дутагдал юу байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд хуулийг хилцэж батлахдаа наривчилсан зохицуулалт, хэм хэмжээ тогтоох зарим нөхцлүүдийг хэм хэмжээний актаар журмаар зохицуулалт хийхээр улсын хурал бол өөрийнхөө эрх мэдлийг засгийн газарт цаашлаад орон нутагт шилжүүлээд ирсэн энэ байдал нь өнөөдрийн нөхцөлийг үүсгэжээ гэж үзэж байна. Тэгэхээр цаашдаа энэ хуулиудыг хилцэж батлахдаа иргэн хүний эрхийг хүндсэн аливаа төрлийн хэм хэмжээний зохицуулалт, процессын үйл ажиллагааг хөлчилж өгдөг байх. Хуулиар зохицуулах боломжгүй журмаар зохицуулах шаардлагатай харилцааг хуулиар тогтоосон хүрээнд журмыг нь гаргаж улсын хурал танилцуулснаар хэрэгждэг болох тэр нөхцөл боломж руу бол бид чиглүүлэх нь зүйтэй гэж ингэж бол үзэж байна. Манай улсын хувьд түрүүн хэлсэнчлэн 900 гаруй хуультай 3000 орчим журамтай байгаа байдал нь нийгмийн харилцааны 30% хуулиар 70% журмаар зохицуулж байна гэж дүгнэгдэж байгаа. Өндөр хөгжилтэй улс орнуудын жишгийг хараад үзэхэд хуулийн зохицуулалт нь бол харьцангуй их өндөр хувьтай. Буюу жишээлбэл Европын холбооны гишүүн орнуудын жишгийг аваад үзэхэд нийт харилцааны 95%-ийг хуулиар зохицуулж байна. Зайлшгүй шаардлагатай 5 орчим хувийг нь журмаар зохицуулж явах тэр боломжийг бол үлдээдэг юм байна. Тэгэхээр манайх энэ хуулийнхаа хэрэгжилт, хуулийн зохицуултыг илүү наривчилж өгж асуудал үүсэхгүй байх тэр нөхцөл дээр нь аваачих нь бол чухлаа гэж үзэж энэ хаврын чуулганаар бол бид хэд хэдэн хуулийг энэ үзэл баримтлалдаа нийцүүлсэн өөрчлөлтийг хийнэ гэж. За мөн улсын хурлаар бас чухал гэж бид үзэж оруулж ирж хэлцээ гэсэн зорилго тавьж байгаа. Би бас хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн үгэндээ оруулсан байгаа. Энэ журмын асуудлаас гадна энэ хуулийн цаг хугацааны хоцрогдол буюу бүрэн дүүрэн зохицуулалтаа хийж чадахгүй байгаа тэр нөхцөлийг засаж залруулах гэж. Тухайлбал монополийн эсрэг хууль, хэрэглэгчийн эрхийг хангах чиглэлтэй хууль эргэцэн орчны сайжруулалтыг заашгүй хийх шаардлага байна гэдэг нь тодорхой болж байгаа. Өнөөдөр монопол, хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах шударга өрсөлдөөн гэсэн гурван том ойлголт өөрөө нэг хуулиар нэг байгууллагын түвшинд зохицуулагдж байгаа байдал нь үр дүнгээ өгч ийн үгүй юу гэдэг дээр бид эргэж харах заашгүй шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд аливаа төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, үнийн дарамт гэдэг зүйл бол хот хөдөөгүй ард иргэдийн хамгийн дарамттай чухал асуудал болж хувирсан байгаад. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж тэр өрсөлдөөнийг хэрхэн дэмжих замаар энэ үнийн өсөлтийг алга болгох вэ гэдэг энэ зүйл бол хуулиар зохицуулагдах шаардлагатай. Тэгэхээр улсын хурал эдгээр хуулиудад наривчилсан зохицуултыг хийх ёстой гэж ингэж бол үзэж байгаа. Тухайлбал монополтой тэмцэх чиг үүргийг өнөөдөр засгийн газрын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хариуцж ажиллаж байгаа. Тэгэхээр монопол хэлбэрээр, картел хэлбэрээр үнэтэй холбоотой асуудлыг үүсдэг нөгөө мэргэжлийн байгууллага асуудалд хандаж тухай бүрд нь тодорхой шаардлагатай акт бичиг баримтыг гаргаж тавьдаг хэдий ч тухайн цаг хугацаанд хэрэгжиж чаддаггүй. Нөгөөх нь шүүхийн журмаар шийдэгдэх гэдэг юм уу өөр олон учир шалтгаанаас болоод тухайн цаг үед шаардлага тавьсан зохицуулалт нь орхигдож явж байгаа жишээтэй. Ахаад засгийн газрын дэргэдэх агентлагийн төвшөнд энэ монополийн эсрэг арга хэмжээг авч шийдвэр гаргаж явъя гэхээр хүч бол мөксддөг байна. Тэгэхээр эдгээр зохицуултуудыг монополийг засгийн газрын төвшөндөө, шударга өрсөлдөөнийг агентлагийн төвшөндөө хэрэглэгчийн эрхийг хамгаалах тэр зүйлийг бол илүү иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодууд нь хариуцаж зохион байгуулдаг илүү хурдтай, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэ хуулийн өөрчлөлтийг бол оруулж ирэх нь зөв юм а гэсэн энэ зорилгыг бол тавьж ажиллаж байна. За гурав дахь нэг зүйл бол орон нутгийн төвшөнд ч бай, хотын төвшөнд ч бай төр засгаас хийж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. За Монгол улсын хувийн хвшлийн байгууллагуудаас гаргаж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд гэдэг олон зүйлүүдийг дурдаад үзэхэд нэг зүйл маш тодорхой тодорч гарч ирж байгаа нь стандартын асуудал хөндөгдөж гарч ирж байна. Тэгэхээр бид бас энэ хаврын чуулгандаа амжуулж стандартын орчныг тохирлын үнэлгээ хийх тэр нөхцөл боломжийг хуулийнхын хүрээнд өндөр хөгжилтэй орны төвшөнд аваачих энэ зорилгыг бол агуулна гэсэн ийм байдлаар бид ажиллаж байна. Монгол улсад өнөөдөр нийтдээ нэг 6689 орчим стандарт хэрэгжиж идэг. Гэтэл тэр стандарт нь өөрөө яг бүрэн дүүрэн хэрэгжиж гэнэ гэсэн үнэлгээ хийгээд үзэхэд хангалттай бус байна гэдэг дүгнэлт гарч байгаа.
Гэтэл бусад улс орны жишгийг аваад үзэхэд дэлхийд одоо хамгийн олон стандарт хэрэгжүүлж байгаа Канада улс байж 177 мянган стандарт хэрэгжүүлж. Тэр стандартын хэрэгжилт, стандартын зорилго өөрөө их чухал гэдг нь тэндээс харагдаж байгаа учраас бид одоо энэ хаврын чуулганаар энэ өндөр хөгжилтэй орнуудын жишгийг шингээсэн стандарт тохирлын хэмжлийн одоо эргэцэн орчныг тодорхой болгож өгөх шаардлагатай гэж үзэж байна. Бид энэ хэвлэлийн эрх чөлөөг одоо баталгаажуулах, хэвлэл нийтлэгээр хэрэгжүүлэлт холбоотой асуудлыг зохицуулах зорилгоор засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж батлана. За эрүүгийн хуульд өөрчлөлт орохтой холбоотой бас одоо улсын хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн байгаа хуулийн төслүүдийг хэлэлцэх зэрэг олон асуудал одоо хаврын чуулганыг хүлээж байгаа. Тэр маш их ачаалттай ажиллах хаврын чуулган ирж байна гэсэн үг. За та нэлээд их одоо тоо баримтаас хэллээ шүү дээ тийм ээ, хууль тогтоомжийн 30% хуулиар одоо зохицуулагдаж байна гэдэг 6000 орчим стандарт байна гэж хэллээ тийм ээ. Тэгэхээр энэ бүхнийг арай илүү хялбар болгосноор өөрчилснөөр бидний одоо бизнес хийж байгаа байдал ч юм уу арай илүү хялбар болох уу? Жишээлбэл одоо Монгол улс хөгжлийн маш олон төслүүдийг хэрэгжүүлнэ гэд гадна дотны одоо олон компанитай ч юм уу хамтарч ажиллах шаардлага гарч байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бүхэн дээр хурдснаа гэж ойлгох уу? Үрдүнгийн та юу гэж харж байна? Ерөнхий ойлголт бол энэ олон журам хэрэгжиж байгаа байдал нь ерөөсөө бүх шатанд хүн суртал байх үндэс болчихж байна. Хуулийг бол хүн бүр албан байгууллага дагаж мөрдөж хэрэгжүүлэх үүргийг хүлээж байгаа бол журмаар хэрэгжүүлэхгүй байх сонголтыг бас олж аваад байгаа учраас энэ журмын зохицуулт гэдэг зүйлийг бол эрс хязгаарлах нь энэ төрийн ажил илүү хурдтай, төр хувийн хөвшил, иргэдийн амьдралд одоо сөрөг нөлөөлөл үзүүлдэг тэр оролцоо эрс багасгах нөхцөлийг тавьж өгнө л гэсэн ийм зорилгыг агуулж байгаа. Одоо нэг тодорхой жишээ байна шүү дээ. Үндсэн хуулиар олгогдсон ард иргэдэд одоо үндсэн эрх хангагдах нөхцөл байгаад байдаг. Хууль хэлцэгдэж батлагдахдаа магадгүй зарим тохиолдолд багахан хэмжээнд иргэдийн эрхийг зөрчих шийдвэрүүд хуулиар бол зайлшгүй шаардлагууд бол үүсч идэг. Тэгвэл журмаар гарч байгаа зохицуулалт нь иргэдэд мэддэхгүйгээр тухайн байгууллага албан тушаалтны өнгө үзмжээр асуудал нь шийдэгдээд иргэдийнхээ эрхийг их хэмжээгээр зөрчиж байгаа үйлдэл нийтлэг боллоо гэдэг шүүмжлэл гарч ирж байна. Тэгэхээр энэ журмын зохицуулалт гэдэг чинь түрүүн миний хэлсэн их хурл нь хууль батлах буюу аливаа төрлийн хэм хэмжээг тогтоож явах үндсэн хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг нь тэнцээ анхан болон дунд чатан дээр авчиж журам гаргаж эрхийг нь тэнд хэрэгжүүлээд байгаа байдлыг таслан зогсоох хэрэгтэй гэсэн. Нэгэсэндээ улсын их хурл илүү ажилсаг байх хэрэгтэй. Иргэдийнхээ амьдралыг илүү сайн тооцож үүсч болжэлцэхүү сөрөг нөлөөллүүдийг энэ журмыг хууль болгох замаар шийдэж өгөх нь зөв юм аа гэж. Хууль орон нутагтаа явж байхад иргэдтэй уулзаад ярилцж байхад хууль эрхлэгч байх боломжийг олгож өгөхгүй байна. Хууль өөрөө эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүст хөвөн зөөлөн мэт энгийн ард иргэдэд хахир хатуу байна гэдэг зүйлийг маш ихээр ярьж байгаа. Энэний цаана юу вэ гэхээр хууль хит ерөнхий байна л гэсэн ойлголт гарч ирж байна. Хуулийг илүү наривчилж, процессыг нь хуулиндаа шингээж өгч, иргэн хүн хуулиа мэддэг, хуулиараа эрхээ хамгаалуулах тэр хуулийн засаглалыг тогтоож өгөх гэдэг бол бидний одоо их хурлын өмнө тавьсан зорилго гэж дүгнж хэлж болж байгаа. Одоо хууль дээдлэх зарчмыг бид төрийн бүх шатанд баримталж байгаа. Харамсалтай нь өнөөдөр нийгмийн харилцааны 30% хуулиар 70% журмаар зохицуулж байхад бид хууль дээдлэх зарчмыг биш журам дээдлэх зарчмаар өнөөдөр төрийн ажил явж байна гэж дүгнж болохоор байгаа байхгүй. Тийм учраас л одоо улсын их хурл энэ 3 төгөлдрчлийн бодлогыг гаргаж хуулиудыг сайжруулах орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн 21-р зууны үзэл баримтлал философитой хуультай болъё гэдэг зорилгыг үндсэндээ тавьж ажиллаж байна. Парламентаас баталж гаргасан хуулиуд хэрэгжилтэй шатанда одоо 3 төгөлдрчлийнхөө зарчмыг хангасан байна уу? Хүний эрхийг дээдлэх тэр зарчим нь яг хэрэгжихдээ хэр байна вэ гэдэг одоо эргэх холбоо гэх юм уу? Энэ баталсан хуулийнхаа хяналтыг яаж хийх вэ? Тэрөөсөө улсын их хурлын үндсэн чиглэлг бол улсын их хурлаар батлагдсан хууль тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавих гэдэг үндсэн чиглэлийг хүлээж байгаа. Тэгэхээр улсын их хурлаас батлагдсан хуулийг, тогтоолыг аливаа шатанд хэрэгжилт нь ямар төвшөнд байгаа вэ гэдгийг улсын их хурлд одоо үйл ажиллагаагаа тайлгнадаг байгууллагууд нь тодорхой чиглэлгүүдэд гүйцэтгэж явах хэрэгтэй байна. Энэ дээр одоо нэг жишээ байна. Одоо бид бас төрийн албаны хуулийн шинжилэлтээр ажиллаж байна л да. Манай их хурлаас их хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Яг энэ төрийн албаны шинжиллийн бодлогыг шин төвшөнд гаргая гэдэг зорилго тавиад ажиллахаар улсын их хурлын үйл ажиллагаагаа тайлгнадаг төрийн албаны зөвлөл нь ямар чиглэлтэй байх юм бэ гэдэг асуудлыг илүү тодорхой болгох болчихж байгаа. Өнөөдөр төрийн албаны зөвлөл баг төрийн томилгог хийж байгаа байхгүй. Төрийн албаны шалгалт авж,
аль ажил албан тушаал дээр хэн томилогдож ажиллах боломжтойг одоо тодорхойлж гаргаж өгдөг тийм байгууллага болчиход байгаа. Тэгвэл одоо батлагдсан хуулийнхаа хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлээр авна гэхээр төрийн албаны зөвлөл бол төрийн албаны хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих чиглэлээр гүйцэтгээд гүйцэтгэх засаглал өөрийнхөө боловсон хүчин хүний нөөцийнхөө бодлогыг хэрэгжүүлдэг ийм тогтолцоо руу авчиж өгөх нь өөрөө нөгөө улсын их хурал гүйцэтгэх засаглал хоёр өөрөөс ноногдсон чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа жишээтэй. Тэгээ ийм байдлаар одоо улсын их хурлд үйл ажиллагаа тайлгнадаг байгууллагуудын чиг үүргийг илүү тодорхой болгоод улсын их хурлын хяналт, шалгалт, хуулийн хэрэгжилтэнд тавих энэ одоо ажлын үүрэг хариуцлагыг бол улам бүр нэмэгдүүлж өгөх зорилго энэний цаанаа болгож байна. Сая бас иргэд бол бас нэг зүйл дээр их олон давтамжтайгаар саналаа хэлж байгаа нь улсын их хурлаас зохион байгуулж байгаа олон төрлийн сонсголтуудын үйл ажиллагааг илүү үр дүнтэй мэргэжлийн түвшинд болгооч гэдэг асуудлыг хөндөж байна. Улс төрийн олон сэдвүүд хөндөгддөг, гардаг. Араас нь дагаад улсын их хурл олон төрлийн сонсголтуудыг зохион байгуулдаг. Зохион байгуулсан сонсголтын нь үр дүн гарахгүй байна гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр улсын их хурл энэ дээр бас дүгнэлт хийж яг мэргэжлийн түвшинд тэр сонсголтыг зохион байгуулдаг. Улс төр хийх гэхээсээ илүүтэйгээр яг одоо үүсгэж байгаа асуудлыг мэргэжлийн түвшинд барьж авч ажиллаж, үүсэж байгаа гажуудлыг нь засдаг, хариуцлага тооцох шаардлагатай газар нь хариуцлага тооцдог. Тийм арга хэлбэр рүү бид шилжихгүй бол нөгөө сонсголтын үйл ажиллагаа улс төрийн сэдв хэлбэр рүү яваад байдаг. Энэ сул талыг бол засах шаардлагатай гэдгийг иргэд ихээхэн шүүмжилж хэлж байна. Тэгэхээр бид бол энэ сонсголтуудын чанарыг сайжруулах, мэргэжлийн болох, улсын их хурлын хяналтын тогтолцоог улам бүр боловсронгуй болгох чиглэлээр бол онцгой анхаарч ажиллана гэсэн үг. За тэгэхээр хаврын чуулган өчтөр нээлттэй ижилээ. За таны даргалж байгаа улсын хурл бол намрын чуулганаа үдээд хаврын чуулган дээр ирж штэ. Тэгэхээр үндсүүлийн өөрчлөлтөөр одоо байгуулагдсан шинэ парламент гэж ярьж байгаа. Бас шинэ дэг, шинэ одоо хууль журмын хүрээнд ингэж хуралдаж байгаа. Тэгэхээр ер нь манай одоо шинэ парламентын соёлтыг ер нь хэрхэн төлөвшөж ир гэж та харж байна. Хоёлаа парламентын сэдвээ дуусгачаад дараагийн сэдвүүрээ оръё. За сая чуулганы засварлагаанаар бас иргэдтэй уулзалтууд хийгээд улсын их хурлын гишүүд бүгдээрээ тойрогт очиж ажиллалаа. Янз янзын төвчөнд л ажиллаа. Зарим нь сонгогдсон тойргийнхоо төвлөрсөн байдлаар уулзалтуудыг зохион байгууллаа. Зарим хэсэг нь бүр анхан шат руугаа сум баг руугаа хурж ажиллалаа. Зарим нь Улаанбаатар хотын дүүрэг хороодоор хурж ажиллаж байгаа. Тэгээ эндээс нийтлэг байдлаар дүгнэхэд 126 гишүүнтэй шинэ парламентод итгэл бол хүлээлгэх байдал харьцангуй өмнөх парламентыг бодоход өндөр байна гэсэн ийм дүгнэлт бол гарч ирж байна. Хүлээлт бас их өөр хэлбэрээр өөр төвшөнд хүрчээ гэдэг ийм дүгнэлтийг бол гаргаж болохоор байна. Тухайлбал 76 гишүүнтэй парламент одоо 8 удаа үйл ажиллагаа явуулсан. Энэ 8 удаагийн парламентын сонгуулийн үр дүнгээр үндсэндээ парламентод 2 нам голлох үүрэгтэйгээр сонгогдож ажилладаг байсан. Монгол Ардын нам, Арчилсан нам гэдэг 2 том нам одоо ээлжил засгийн эрхийг барих, ээлжилж одоо парламентод олонхийг бүрдүүлэх замаар парламентын үйл ажиллагаа явагдаад ирсэн байдаг. Тэгээ тухайн цаг үе дээр энэ улс төрийн эрх баригч болон голлох сөрөг хүч нь улс төрийн намуудын хоорондын улс төржилт, улс төрийн зөвшөлтслийг бас өндөр түвшинд хийж чадаагүй нөхцлүүдээс болж улсын өмнө тавигдаж байгаа нийгмийн эдийн засагт эерэг томоохон нөлөөлөл үзүүлж болох үс асуудлууд бол шийдвэрлэгдэж чаддаггүй явж иржээ гэсэн юм дүгнэлт. Одоо бол энэ 126 гишүүнтэй парламент харьцангуй өөр байна. Энэ 126-ыг бүрдүүлж байгаа 5 нам эвслийн оролцоо бол их чухал байгаад байна. Ялангуяа өнөөдрийн парламентод Монгол Ардын нам 68 судалтай, Арчилсан нам 42 судалтай, Хүн нам 8 судалтай, Иргэний зориг ногоо нам, Үндэсний эвсэл тус бүр 4 судалтай байгаа байдал нь харилцан хяналт тэнцэлгээч зүйлийг өндөр түвшинд авч явах боломжийг үүсгэж чаджээ гэдэг нэг дүгнэлтийг бол иргэдийн зүгээс гаргаж байна. Үндсэндээ 2 том нам голлоод асуудлыг шийдээд явдаг байсан бол өнөөдөр энэ 3 нам эвсэл нэмэгдэж орж ирснээр иргэдийн өмнөөс хяналтыг тавих тэр боломжийг гаргаж өгч байна. Ялангуяа 2 нам хоорондоо өгсөн хувилдах асуудлыг шийдвэрлэх тийм боломжгүй болсон байна. Харин хяналт бол илүү өндөр түвшинд тавигдах юм байна. Тэр тусмаа аливаа асуудал нь өргөн хүрээний зөвшөлтслийг бий болгож ийж, ард иргэдийн санаа бодлыг тусгаж ийж шийдвэр гаргадаг тэр боломж бүрджээ гэдэг талаас нэгдүгээрт нь бол иргэд харж байна. За хоёрдугаарт 126 гишүүний 90 гишүүн шинээр орж ирсэн байна. Тэр дотроо 81 гишүүн бүр анх удаага улсын их хурлын гишүүн болсон. Ингээ хувьлаад үзэхээр нийт гишүүдийн 70% нь шинээр орж ирсэн гишүүд байгаа байдал нь өөрчлөлт шинжилэлтийн бодлогыг зоригтой хэрэгжүүлэх боломж нэгдэжээ гэдэг талаас нь харж дүгнэж байна. За энэ бол өнгөрсөн намрын чуулган дээр бас батлагдсан зүйл шүү дээ. Олон жилийн туршид одоо улс төржилтөөс болоод шийдэгдэж чаддаггүй байсан томоохон асуудлуудыг улсын их хурл
шийдэж чадсан байна тийм ээ. Тухайлбал гашуун сухад ганц мод чиглэлийн төмөр замын холболтын асуудал 20 жилийн хугацаанд улс төрийн сэдэв болж ирсэн. Нарийн цариг, өргөн царигаар төмөр зам барих үгүй юу тийм ээ. Тэрийг хэн хэрэгжүүлэх үү гэдэгтэй холбоотой асуудлууд ихээхэн улс төр дагуулж явж исэн болвол энэ одоо 126 гишүүнтэй улсын их хурал маань анхныхаа намрын чуулганаар бүх намуудыг төлөөлсөн одоо улсын их хурлын гишүүдийн оролцоотойгоор за хамтарсан засгийн газрын хамтарсан шийдвэрийг өргөн барьж хилцэж засгийн газарт гар үсэх зурх эрхийг олгож чадсан байж байгаа. Ахаад одоо 28 жилийн туршид Монгол улсад одоо хайгуул судалгаагаа хийсэн, туршилтын олборлолтоо хийсэн. За иргэд болон одоо мал, ан амьтан, байгаль экологид одоо хор хөнөөл нь бага юм а гэдэг асуудал нь тодорхой бол засгийн газраас өргөн барьсан. Францын одоо Ороно групптэй хийх хөрөнгө оруулалтын гэрээ шийдэгдэж байгаа жишээтэй. Ахаад одоо энтхийн засгийн газрын газартай хийсэн засгийн газрын хоорондын хилцээрээр газрын тус боловсруулах үйлдвэрийн 4-р үеийн санхүүжилтийн 670 сая долларын 4-р үеийн санхүүжилтийн асуудлыг бас энэ улсын хурал хилцэж шийдвэрлэж чадчихаг. Гэх мэтчлэн үндсэндээ улс төрийн сэдвийн голд байдаг томоохон сэдвүүдийг энэ улсын хуралд судалдаа олон намууд тал талаас нь хэлэлцээд энэ өөрөө улс орны эдийн засаг нийгэмд онцгой үүрэг гавьяатан байна гэдгийг нь тодорхойлж санал нэгдсэн үндсэн дээр уг асуудлууд шийдвэрлэж явж чадчих. За нөгөө талдаа бас энэ 126 гишүүнтэй парламентод нэг том онцлог гарсан нь энэ эмэгтэй гишүүдийн оролцоо илүү нэмэгдсэн байна. Дээрээс нь жагсаалтаар орж ирсэн одоо пропорционал элементийн гишүүдийн оролцоо бас илүү сайн болж байгаа гэдэг дүгнэлтийг гаргаж байна. Эмэгтэй гишүүдийн тоогоороо бид Аз төвдөө одоо парламентод эзлэх хуваараа 25.4% буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдсон байдлаараа тэргүүлэх төвшөнд хүрсэн. За өмнө нь бол эмэгтэй гишүүд цөөхөн сонгогддог, сонгогдсон гишүүд илүү нийгмийн бодлогын асуудал дээр анхаарал төвлөрч ажилладаг байсан. Энэ удаа олон эмэгтэй гишүүд орж ирсэн, олон салбарыг төлөвлөх чадамжтай гишүүд орж иржээ. Мэргэжлийн ур чадвартай, мэдлэгтэй гишүүд бас орж иржээ гэдэг дүгнэлтийг бас иргэд хийж байна. Уул уурхай, аж үйлдвэр, хөнгөн үйлдвэр, банк санхүү гэдэг олон салбарыг мэргэжилтэн эмэгтэй гишүүд төлөөлөх боломжтой болж чадсанараа асуудлыг арай өөрөөр харж чаддаг болж байгаа гэдэг хоёр дахь бас том дүгнэлт нь байгаад байна. За гуравт нь зориуд одоо энийг бас тодтогч хэлэх ёстой зүйл гэж бодож байна. Өмнө нь жагсаалтаар орж ирсэн гишүүн гэдэг ойлголтын талаар иргэд бол нэлээдгүй сөрөг ойлголттой байсан. Үндсэндээ тойргоо сонгогдох чадамжгүй болсон одоо улс төрчид, нэр хүндээ алдсан улс төрчид намын нэрний ард нуугдаж жагсаалтаар орж ирдэг гэсэн ийм ойлголт бол нийгэмд их өргөн хүрээгээр байсан. Тэгвэл сая бас орон нутгаар явж иргэдтэй уулзаад ярилцж байхад харьцангуй жагсаалтаар орж ирсэн гишүүд нь нэр цэвэр, залуу, мэрэгжлийн тэгээ асуудал хандахдаа аль нэг тойрогт барьцаалагдахгүйгээр улс орны хэмжээний бодлогын асуудал дээр зөрөгтэй дуурч чадж байна гэдэг асуудлыг бас үнэлж дүгндэг болсон байна. Тэгэхээр энэ жагсаалтаар орж ирсэн гишүүдийн үр нөлөө бол харьцангуй дээшилсэн. За одоо энэний нэг том жишээ байна шүү дээ. Өнгөрсөн намрын чуулганаар бид улсын төсвийг одоо 30 жилийн түүхэнд анх удаага 2 дахь удаага хилцэж баталсан байдаг тийм ээ. Тэгэхээр төсөв батлагдж байх тэр процесс дээр улсын их хурлын гишүүд төсвийн алдагдлыг бууруулах, төрийн зардлыг бууруулах чиглэлээр тодорхой саналуудыг гаргасан. Улмаар Монгол улсын ерөнхийлөгч хориг тавьсан. За тэр хоригийг улсын их хурал ерөнхийлөгчийн төргийн тавьсан хоригийг 100% саналтайгаар бараг үндсэндээ хүлээж авсан. Эргээд богино хугацаанд улсын төсвөө алдагдalgүйгээр хэлцэж баталж байгаа байдал нь энэ жагсаалтаар сонгогдсон гишүүд нь тойргийн хөрөнгө оруулалт гэдэг юм уу явцуу эрх ашигт нийцгүйгээр улс орны бодлогын асуудлыг зөрөгтэй гаргаж тавьж байна гэдэг ойлголт бол баталгаажсан байна гэж ингэж дүгнж болохоор байна. За та ярианыхаа явцад нэлээд дурдлаа. Тойргоор явж улсын хурлын гишүүд сонгогчтойгоо уулзч байна. Та бас өөрөө нэлээд бүсээр ингээд яваад ирэх шиг боллоо тийм ээ, ажиллаад ирлээ. Иргэд сонгогчид хууль тогтоох байгууллагаас юу хүлээж ийнэ? Та бас шудраг ёсыг хүлээж байх шиг байна гэж хэллээ. Илүү дэлгэрүүлж яриач. Ер нь орон нутагт хөгжихэд одоо цаг үеийн хоцрогдсон тийм хуулийг өөрчлөх шаардлага байна уу? Ямар зүйл юу анзаарэгдэж байна? За ер нь иргэдийн нийтлэг хандлага болвол өдөр тутмын асуудалд хандхаас илүүтэйгээр нийгмийн тэгшэрхийн асуудлыг маш ихээр хүнддэг байсан. Энэ зах зээлийн нийгэмд одоо илүү их тийм эргэтгэж амьдардаг байхын шаардлагын төлөө иргэд бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. За миний хувьд 7 аймгийн 42 сумдаар орж ажиллаад 7 аймгийн төвүүд дээр бас иргэдтэй уулзалтуудыг бол зохион байгуулсан.
Тэгээ энэ удаагийн уулзалт бол хоёр онцлогтой байсан гэж би бол дүгнэж байгаа. Нэгдүгээрт иргэдийн зүгээс дөнгөж сонгуулийн дараа жил яагаад ийм өргөн хүрээгээр ажиллаад унваа гэдэг асуултыг бас гайхаж асууж байна. Яагаад тэгэхээр өмнөх жишгүүдээр сонгуулийн өмнөх жил одоо гишүүд ирж хөдөө сум баг аймгаар ингээ өргөн хүрээгээр ажиллаад байдаг. Энэ удаа яагаад ийм зорилго агуулад явж гинүү гэдэг дээр нэгдэх асуулт бол байж байна. За хоёр дахь зорилго бол ер нь эх 4 жил энэ бүсчилсэн хөгжлийн бодлогыг орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэл дээр ард иргэдийн хамжиргааны төвшинг сайжруулах чиглэл дээр их хурл хэрхэн ажиллах уу гэдэг ерөнхий зураг олж авах. Ийм л хоёр бодлого дээр төвлөрч бол ажиллаад ирлээ. За иргэдийн зүгээс үндсэндээ би түрүүн хэлсэн эрэгтэйгш амьдрах тэр хууль эрхтсэн боломжийг бий болгох ёстой. Шудраг ёсыг одоо хэлбэрэлтгүү дагах тэр хуулийн орчныг баталгаатай бий болгож өгөөч гэдэг асуудал дээр бол төлхөө ярьж байна. За энэ хүрээнд иргэдийн зүгээс бол одоо засгийн газраас юугаа шаардах уу, улсын их хурлаас юугаа шаардах уу гэдгээс бас их ялгаж салгаж асуудал танддаг болсон байгаа зүйл бол ихээхэн тодорхой харагдаж байгаа юм. За энэ хүрээнд бас одоо бидний зүгээс очисон аймаг сумынхаа ахлах ангийн сурагчтай уулзаж яг сурагчдын төвшөнд хэрэгцээ шаардлагатай асуудлууд юу байна вэ? Мэдээж одоо томчуудын хувьд хүүхэд залуучуудын өдөр тутмын хүндрэл бэрхшээлийг бүрэн дүрэн ойлгох, мэдрэх тийм боломж бас байдаггүй учраас энэ уулзалтуудыг хийж явсан. Тэгээд ингээд томлоод дүгнэхэд үндсэндээ бол орчин цагийн иргэнийхээ хэрэгцээ шаардлагыг хангасан хөрөнгө оруулалт хэрэгтэй, хуулийн орчин хэрэгтэй, эрхтэйгш амьдрах тэр бүх нөхцөлийг төрөөс гаргаж өгөх ёстой. Тэгээ ер нь бол төрийн гарыг харахгүйгээр амьдрах тэр боломжийг бүрдүүлж өгөх ёстой л гэсэн ийм шаардлагуудыг бол ирэхэд нийтлэг утгаараа тавьж байгаа. Жишээлбэл төрийн гарыг харахгүйгээр амьдрах нөхцөлийг бүрдүүлэхдээ хөдөөд бол ялангуяа банкны зээлийн хүүгийн дарамт гэдэг зүйлийг маш ихээр хөндөж байгаа. Одоо жилийн 20-24% хүүтэй хэрэглээний зээлээр бид зөвхөн одоо амьдралаа авч явах хэмжээнд л байгаад байдаг. Цаашаагаа илүү өсөж дэвжих, илүү одоо чинээлэг амьдрах тэр боломж нөхцөлийг бүрдүүлэх тэр энэ бол туслахгүй байгаа тийм. Тэгэхээр улсын их хурл одоо арилжааны банкудтай, Монгол банктай хамтарч ажиллаж зээлийн хүүгийн дарамтаас буулгах тэр тодорхой алхам хийгээч гэдэг асуудлыг удаадараа бол хөндөж ил. Тэгэхээр бид бол одоо арилжааны банкудтайгаа, за Монгол банктайгаа, засгийн газартайгаа олон талаас нь ярилцаж энэ зээлийн хүүгийн дарамтыг буулгах чиглэл дээр дөрвтэй алхам хийх цаг бол нэгэнд иржээ гэдэг нь бол тодорхой харагдаж байна гэдгийг бас хэлье. Орон нутагт ерөнхий боловсролын сургуулиудаар орсон за ахлахынгийн сурагчтай бас уулзж байгаа анхаарал татчихвал л дээ улсын хурлын дарга яагаад сурагчтай уулзаад нүгэ. Тэгэхээр боловсролын салбарын түвшинд одоо шийдлүүд ер нь орон нутагт тэгш боловсрол хүртээмжтэй олохын тулд хууль тогтоох байгууллагын хүрээнд ямар шийдвэрүүдийг гаргаж өгвөл илүү одоо зохимжтой гэж харагдаж байна вэ? Тийм. За ялангуяа сум багийн түвшинд ажиглагдсан нэг зүйл бол төрөөс гарч байгаа шийдвэр магадгүй нэг хот суурин газартаа илүү нийцэлтэй. Яг сум багийн түвшинд яваад очихоор харьцангуй өөр үндсэндээ яг нийцлийг бүрэн хангах хэмжээнд бол байж чадахгүй байна гэдэг нь бол маш тодорхой харагдсан. Тухайлбал ахлахынгийн сурагчтай уулзаад явж байхад тулгамдсан хоёр чухал асуудал байсныг бид бас одоо газар дээр нь ерөнхий сайттай, засгийн газартай асуудал хариуцж байгаа сайттай бас холбогдож шийдвэрлэж явах жишээтэй. Нэг хэн жишээ байна. Жишээ нь эзэлтийн ерөнхий шалгалтыг эх жилээс эхлээд өргөтгсөн хэлбэрээр авах шийдвэрийг өнгөрсөн жил одоо салбарын яамнаас гаргасан байдаг. Гэтэл яг эх жил эзэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа 11 дугаар ангийн сурагчид нөгөө одоо хэрэгжиж байгаа боловсролын хөтөлбөрийн дагуу хичээлээ сонгоод үзчихдэг. Тэгэхэд 2 жилийн хугацаанд сонгож үзээгүй хичээлээр эх жил эзэлтийн ерөнхий шалгалтыг өргөтгсөн хэлбэрээр оролцуулж шалгалт авна гэж байгаа байдал нь нөгөө амьдралд нийцэхгүй. Хүүхдүүдэд хүндрэл үүсгэж байгаа бодиттой зүйл харагдаж байна. Тухайлбал физикийн хичээлээр суур шалгалтаа өгнөгээ төлөвлөөд тэгээд бусад хичээлээ сонгоод үзэж байсан хүүхдэд физик суурьтай хим биологоор хөнгөрүүлсэн хэлбэрээр шалгалт өгнө гэдэг шийдвэр гарцсан чинь 2 жил хим биологи үзээгүй хүүхдүүд физикээр суурилж эзэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжгүй боллоо гэд өөрсдийн мэрэгжлийг өөрчлөх хэлбэр рүү шилжиж эхэлчихэж байгаа. Тэ энэ бол их аюултай үзэгдэл байсан. Тэгээ энийг харин засгийн газрын зүгээс, салбарын сайдын зүгээс одоо бидний тавьсан санал хүсэлтийг үндэслээд 28 он хүртэл хойшлуулж жишээтэй. Тэгээ энэгээр би юу жишээг авах гээд байна гэхээр төрөөс гарч байгаа шийдвэр нь одоо яг цаг үеийнхаа нөхцөл байдлыг бүрэн дүгнэж хизээ яаж хэрэгжүүлбэл бодиттой болох вэ гэдэг дээр бүрэн тооцоо судалгааг хийж гаргахгүй бол энэ мэтчлэнгээр хүүхдийн, сурагчдын, иргэдийн эрхийг зөрчих үзэгдэл бол ихээхэн байна гэж ингэж бол үзсэн
Хоёр дахь нэг зүйл байна. Одоо Монгол улсын боловсролын салбар мэдээж одоо хөгжил нь бол урттай урагшилж байгаа. Мэдээлэл технологийн салбарын хөгжлийг дагаад хүүхдийн одоо сургалтын хөтөлбөрүүдийг танхимаар болон цахим хэлбэрээр явуулдаг байдал руу бол нэгэн шилжсэн байна. Гэхдээ учир дутагдaltaй зүйл нь ахаал хөдөө, баг, сум, аймгийн түвшинд нэгдүгээрт нь бол интернетийн хүрэлцээний асуудлаас болоод цахим хөтөлбөрийн чанар муу. 100% гэж үзвэл орон нутагт хэрэгжиж байгаа цахим хөтөлбөр аймгийн төвөдтэй харьцангуйр сумын төвшөнд яваад очиход 30% хэрэгжилттэй үр дүнтэй байх нөхцөлтэй байж байгаа жишээ. Ахаад цахим хэлбэрээр хүүхдүүд ахлагынгийн сурагчид хичээлээ сонгоод үзэж идэг. Нөгөө сонгож байгаа хичээлийн танхимын бүрдэлт нь боловсролын яамнаас тавьж байгаа шаардлагын тоонд хүрдэггүй учраас хэд хэдэн сумын хүүхдүүд нийлж нэг хичээлийг сонгож цахимаар үзэх хэрэгцээ гарч ирдэг. Тэгэхээр цаана байгаа сумынхын танхимын хичээлүүд нь сум болгон дээр өөр учраас танхимын хичээлийн хуваар цахимын хичээл сонгон хичээлийн хуваар хоёр давхардлаас болоод сурагчид аль нэг төрлийн цахим хичээлүүдийг оролцохгүй байх тэр нөхцөл рүү орчиж. Тэгэхээр энэ байдал бол үндсэндээ сурагчдын эрхийг ихээхэн хэмжээнд зөрчиж гинэ гэдэг дүгнэлт бол гарсан. Тэгээ боловсролын яамнаас бас шуурхай арга хэмжээ аваад 3 дугаар сарын 1-ний өдрөөс орон нутгийн интернетийн хүрэлцээг нэмэгдүүлэх, тэр дундаа бас интернет нь зөвхөн сургалтын програм хөтөлбөрт зориулагддаг байх тэр тохируулга өөрчлөлтийг хийхээр болсон байх жишээтэй. За үндсэн нэг чухал асуудал бол орон нутагт байгаа, хотод байгаа хүүхдүүдийн сургалтын орчны ялгаатай байдал. Чанарын асуудал яригдж байна. Хөдөө аймаг сумын түвшинд сурж байгаа хүүхдийн хичээлийн байр, дотуур байр, өдийн цай хөтөлбөр хэрэгжиж байгаа байдал, эрүүл ахуйн асуудал гэдэг дээр харьцангуй одоо ялгаа их байгаа учраас бидний зүгээс улсын их хурал эх жилүүдэд хийгдэх төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн бүтээн байгуулалтыг хийхдээ тоо гэдэг зүйл дээр анхаарахгүйгээр чанарт нь илүү анхаар. Үр ашигтай хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг илүү их өмнөө тавья. Хийгдэж байгаа хөрөнгө оруулалт нь энэ 21-р зууны иргэдийн буюу хот хөдөөгийн ялгаагүйгээр шаардлагыг бүрэн хангах хэмжээний хөрөнгө оруулалтыг тавьдаг байх нь чухал юм аа гэдэг. Энэ дүгнэлтүүдийг бид одоо бас газар дээр нь гаргаж ирсэн. Одоо бас улсын их хурал дээр бид санаачлаг гаргаад төрийн аудитын байгууллагатай хамтраад энэ орон нутгийн түвшинд хийгдсэн хөрөнгө оруулалтуудад үнэлгээ өгөх ажлыг бол эрх хавар зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Нэгсэндээ 21 аймаг 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд төсвийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтуудын ажлыг сүүлийн 10-аас 15 жилийн хугацаанд нь дүгнэн, чанарт нь үнэлгээ өгнө. Цаашлаад төрөөс хийгдэх хөрөнгө оруулалтанд нь шинэ стандартыг нь тавьдаг болно л гэсэн ийм зорилгыг бол бид бас агуулж ирсэн байгаа. Орон нутаг бүсчилсэн хөгжлөөр явах ёстой тийм ээ. За ер нь хэр ахицтай байна. Бүсчилсэн хөгжлийн үрээнд одоо татварын ялгаатай бодлогод хэрэгжих байх. Орон нутагт амьдрах юм бол төрийн албан хаагчийн амьдрал арай илүү сайн болох байх. За орон нутаг бүсээ дагаад бидэнд өөр боломжууд гарч ирэх байх гэдэг ийм хүлээлт байгаад байгаа. Одоо ер нь энэ бодлого хэр ахицтай цаашаа явж байна. За энэ бүсчилсэн хөгжлийн бодлого маш оновчтой бодлого байжээ гэж дүгнж болохоор байна. Засгийн газрын зүгээс одоо ерөнхий сайдын зүгээс санаачлаг гаргаад бүсчилсэн хөгжлийн бодлогыг улсын их хурлаар хэлцүүлэн батлуулах тийм ээ. Улсын их хурлын сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр явуулах зэрэг асуудлууд бол ихээхэн оновчтой байжээ гэж дүгнж болохоор байна. Яагаад тэгэхээр улсын их хурлын гишүүн нэг тойргийн, нэг аймгийн, нэг сумын асуудалд анхаарал хандуулахаас илүүтэйгээр бүс нутгийн хөгжлийн бодлого дээр төвлөрч ажилладаг болсон байна. Баруун бүс нь ямар чиглэлээр хөгжих нь илүү оновчтой, хурдтай байхыг, говийн бүс, зүүн бүс, хангаан бүс гэдэг энэ бүсүүд нь ямар хэлбэрээр хөгжүүл илүү хурдтай байх юм бэ гэдэг асуудлыг бодиттой хөндөж тавьж чаддаг болсон байна. За өнөөдөр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 79 их найт төгрөгөнд 2024 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр гарсан байна. За энэ ойролцоогоор нэг иргэнд оногдож байгаа улсын дундаж 21 сая төгрөг оногдож байна гэсэн. Дундаж дотоодын нийт бүтээгдэхүүн оногдож байгаа. Гэтэл харамсалтай нь юу байна вэ гэхээр Улаанбаатар хотод амьдарж байгаа иргэнд дунджаар 29 сая төгрөг дотоодын нийт бүтээгдэхүүн оногдож байна. Өмнө Говь аймагт амьдарж байгаа иргэнд 61 сая төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн оногдож байна. Эрдэнэт буюу Орхон аймагт амьдарж байгаа иргэнд 33.7 сая төгрөг нэг хүнд нь оногдож байгаа. Бусад аймагуудад амьдарж байгаа ард иргэдэд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 6.5 саяас 13 сая төгрөгийн хооронд байгаад байна. Тэгэхээр үндсэндээ Монгол улсын 21 аймагаас 19 аймгийн ард иргэдэд оногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн нь улсынхаа дунджаас 1.5-аас 2.5 дахин бага хэмжээний одоо дотоодын нийт бүтээгдэхүүн ногдож байна гэсэн.
Энийний цаана ерөөсөө л эдийн засгийг нь дэмжиж өгөх бодлогыг шуурхай хийхгүй бол орон нутгийн хөгжил хотоосоо бусад аймагуудын хөгжил өмнө говь Эрдэнэт гэсэн аймагуудаас хол хоцрох юм нөхцөл дээр бодиттой бий болчихжээ гэдэг зүйл бол тодорхой харагдаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төсөл бас хэрэгжинэ. Энэ бол улс орны эдийн засгийг хурдтай урагшлуулах тэр бодлогыг хэрэгжүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа. Гэтэл энэ мега төслүүдийн бараг 80% нь зөвхөн говийн бүс дээр хэрэгжихээр төлөвлөгдсөн байгаа байдал нь дахиад нөгөө аймаг хоорондын ард иргэдийн амьдралын ялгаатай байдал гэдэг зүйлийг бас илүү бодиттой бий болгох эрсдэлтэй байна л гэж үзэж байна. Тэгэхээр энийг бас улсын их хурл, засгийн газар, улс орны хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэлэлцэн батлахдаа бүсүүдийн хөгжлийг жигд байх чиглэл дээр ялангуяа бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэлэлцэн батлахдаа баруун бүс бол эрчим хүчний төрөлцсөн төв байна. Хангаан бүс бол одоо эрчимцэн мал аж ахуйн төрөлцсөн төв байна. Зүүн бүс бол одоо уламжлалт мал аж ахуй, төвхөн аялал жуулчлалыг дэмждэг төв байна гэх мэтээр зорилго тавьж баталцсан энэ хөтөлбөрүүдэд хэрэгжүүлэх чиглэлээр хөрөнгө мөнгөний боломжийг гаргаж өгөх нь бол илүү чухал юм байна гэж нэг талдаа харж байгаа. За нөгөө талдаа орон нутагт амьдарж байгаа иргэдэд илүү таатай орчныг бүрдүүлж өгөх шаардлага байна. Зах зээлийн зарчмаараа орон нутгийнхаа эдийн засгийг тэтгэх тэр боломжийг гаргаж өгөх ёстой гэсэн. Нэгэсэндээ орон нутагт бизнес эрхэлж байгаа, хот суурин газарт бизнес эрхэлж байгаа бизнесийн салбарынханд илүү хөнгөлөлттэй зээлийн боломжийг, татврын таатай орчныг улам бүр баталгаажуулж бий болгож өгөх нь орон нутгийн эдийн засгийг дэмжих хоёр дахь том бодлого байх юм байна л гэж. Ялангуяа орон нутагт амьдарж байгаа, ажил бизнес эрхэлж байгаа иргэдийн олж байгаа ашиг орлого нь төв суурин газарт хийж байгаа ард иргэдийн орлож байгаа орлого, хийж байгаа бизнесээс харьцангуй зөрүүтэй байгаа учраас хөдөө орон нутг руу эдийн засгийн боломжуудыг бий. Тэр дундаа тодорхой төрлийн хөнгөлөлттэй бага хүүтэй зээлийн боломжуудыг орон нутг руу чиглүүлж өгөх шаардлага байна л гэдэг нь бол тодорхой харагдаж байна. Өнөөдөр арилжааны банкудаас олгогдож байгаа зээл байна. Нийт зээлийн 20% нь орон нутг руу чиглээд 80% нь хот суурин газар руу чиглэж байгаа. Тэгэхээр энийг бид орон нутаг хот дээр 50-50% боломжийг бий болгож өгөх чиглэлээр Монгол банк, арилжааны банкудтай энийг ярьж ойлголцох. Арилжааны банкуд маань одоо орон даяар амьдарч байгаа ард иргэдэд ижил тэгш хүртээмжтэй тэр зээлийн боломжуудыг бий болгох чиглэлээр илүүтэй анхаарах хэрэгтэй юм байна. Мөн дээрээс нь арилжааны банкудаас олгож байгаа зээлүүд нь зөвхөн одоо голлсон хэрэглээний зээл гэдэг дээр төвлөрөөд байхгүйгээр хөрөнгө оруулалтын, бизнесийн урт хугацаатай, хүү багтаа зээлийн боломжуудыг гаргаж өгнө гэдэг бол орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодлого байх юм байна гэдэг талаас нь харж ажиллаж байгаа. Улсын хурлал дээр 80 орчим ажлын хэсэг байдаг гэж би тоо харах шиг боллоо. Тэгэхээр энэ ажлын хэсгүүд дээр одоо жишээлбэл сая орон нутагт бүсчилсэн үйлчлэлтэй холбоотойгоор татврын одоо ялгаатай бодлого бас хэрэгжих ёстой шүү дээ. Тэгэхээр иргэдийн хувьд бол за үнийн өсөлт гэж байна. За аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад татврын одоо дарамтууд гих мэт ингэж орж ирдэг эдгээр зүйл төр зохицуулт хийх боломжуудыг юу яаж харж байна. Одоо бүсчилсэн үйлчлэлийн бодлоготой холбоотой энэ мэн цаашаага явах хэрэгтэй. Тэгэхээр ажлын хэсгүүд энэ дээр хэр судалгаа хийж байгаа вэ л гэж би асуув. Тий, улсын хурлын даргын захирамжаар одоо 80 гаруй ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. За мэдээж эхэндээ бас зарим гишүүд маань энэ талаар бүрэн ойлголт аваагүй. Улсын хурл бол төлөөллийн байгууллага, захиргааны байгууллага биш. Улсын хурлын даргын захирамжаар бас олон ажлын хэсэг гаргаж ажиллах нь зохимжгүй гэдэг асуудал бас хөндөгдөж ирсэн. Мэдээж одоо гишүүдээс гарсан санал харгалзаа үзэх ёстой. Гэхдээ бидний зүгээс барьсан бодлого зарчим юу байсан бэ гэхээр улсын их хурлын гишүүд яг иргэдэд төлөөлж байгаа субъектийн хувьд иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хуулийн үзэл баримтлалд өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж үзэж энэ ажлын хэсгийг гаргасан. Яагаад гэхээр өнөөдөр улсын их хурлд өргөн баригдаж байгаа олон хуулийн төсөл, тогтоолын төслүүдийг гол төлөв засгийн газраас өргөн бариад байдаг. Засгийн газраас өргөн баригдаж байгаа хуулийн төсөл, тогтоолуудын үзэл баримтлалыг харахад бол мэдээж төрийн ажлыг явуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулахад илүүтэйгээр үзэл баримтлал нь чиглээд байдаг бол энэ олон ажлын хэсэг хуулийг иргэний эрхийг хамгаалах чиглэлээр үзэл баримтлалтай гар төслүүдийг өргөн барих боломжтой гэж үзэж энэ ажлын хэсгүүдийг бол гаргасан. За ажлын хэсгүүдийн үр дүнгууд одоо энэ хаврын чуулганаар бодиттой гараад эхэлнэ. Бидэнд мэдээж одоо бэлтгэл хангах, төсөл боловсруулах гэж цаг хугацаа шаардлагатай байсан. Би түрүүнд хэлсэн хамгийн ихний хуулийн төсөл нь хууль тогтоомжийн хуулийг шинчилж хууль бичдэг арга хэлбэр, хуулийн үзэл баримтлал гэдэг зүйл ямар байх юм бэ гэдэг загварыг нь бий болгож өгөх том хуулийн төсөл орж ирж байгаа. Тэгэхээр улсын их хурл энэ төслүүдийг мэдээж одоо улсын их хурлын гишүүд зарим төслүүдэд өргөн барин, зарим төслүүдэд засгийн газартай хамтарч одоо засгийн газраар өргөн бариулах ажлыг зохион байгуулад хилцэж батлаад байна гэдэг нь бол хамгийн чухал үр дүн байна гэдэг тал дээр бол бид төвлөрч ажиллаж
явж байна. Ер нь Монголд бол одоо түрүүнд урьдчилсан хуулийн засаглал, хууль дээдлэх зарчим гэдэг энэ ойлголтуудыг бид одоо байх ёстой төвшөнд нь гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай учраас эдгээр ажлын хэсгүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Маш идэвхтэй ажиллаж байгаа. Нөгөө талдаа шинээр сонгогдсон олон гишүүд бас энэ ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа байдал маш их үр дүнтэй байна гэдэг дүгнэлтийг өөрсдөө хийдэг ус. Нэг талдаа гишүүд маань өөрсдөө бүрэн дүрэн мэдээлэлээр хангагдах нөхцөл боломж бий болж орж ирж байна. Хоёрдугаар хуулийн үзэл баримтлалд хүн төвтэй байх боломжийг бүрдүүлэх нөхцөл бүрдэж байна. Гуравдугаарт төр бас энэ хүн төвтэй байх бодлого чиг хандлагыг арга барилыг суулгах тэр нөхцөлийг бол бүрдүүлэхээр илүү өндөр ач холбогдолтой байна гэж ингэж үзэж ажиллаж байгаа гэдгийг бас хэлье. За танд баярлалаа. Бидний ярилцлага ингээд өндөрлөж байна. Шим үзэгчдээ цагийн үзэл бодол нэвтрүүлгийн зочин Улсын хурлын дарга Амар Баясгалан байлаа. За баярлалаа.